За сайн залуусаа юу вэ цаана? Алтан дээрх 3 арын арилжааг хэрхэн авсныг хамтдаа харцгаая. За тэгэхээр алтан дээр тухайн үед бол хөдөлгөөн daily time frame дээр up trend buying zone-тай байсан харагдаж байна. За ерөнхийдөө эндээс ингээ харах юм бол үндсэн хөдөлгөөн маань ийшээ impulse яваад tracing дээрээ impulse яваад tracing дэрсэн. Яг impulse явж исэн үе. Одоо энэ дээр аль нь гэж харах хэрэгтэй вэ гэвэл эхний том босоо улаан зураас шүү за. Тэгэхээр үндсэн хөдөлгөөн маань ерөнхийдөө юу болж исэн бэ гэх юм бол нэгдүгürt алтан дээр бол тухайн үед up trend buying zone явж исэн гэсэн үг. Хоёрдугаарт бол үндсэн хөдөлгөөн маань tracing хөдөлгөөнөө авчираад impulse хөдөлгөөн явж исэн гэсэн үг. Гуравдугаарт үндсэн хөдөлгөөн маань өмнө оройлогоо яг уу break-ин хийж орохгүй failed ч гэсэн байсан гэсэн үг. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэх юм бол нэгдүгээр up trendтэй, хоёрдугаарт нь buying zone-тэй, гуравдугаарт нь impulse хөдөлгөөн явж байгаа гэдэг утгаараа маш их хэмжээний buying volume-тай хамгийн чухал дөрөвдөх зүйл болох үндсэн хөдөлгөөн маань өмнө оройлоо break-ин хийх гээд failed ч гэсэн байгаа учраас үндсэн хөдөлгөөн дээр маш их хэмжээний баярууд нэмэгдээд ороод ирсэн гэсэн үг. За тэгэхээр эндээс мэдээж impulse хөдөлгөөн явах боломж нь бүр илүү нэмэгдэж өгсөн гэсэн үг. Тэгээ энд харж байгаа бол break-ин хийх гээд үндсэн хөдөлгөөн failed гэхдээ энд маш их хэмжээний selling volume алдаад энд мөн их хэмжээний buying volume алдсан ч гэсэн тэрийг нөхөөд weak fill хийж орж ирсэн байгаа ажиглаж болно. Тэгэхээр энэ weak fill дээрээс үндсэн хөдөлгөөн маань дээш бүр илүү хүчтэй дээш өсөх боломжтой гэдгийг тодорхойлсон байна. 4 цаг руу шилжүүлээ харъя. 4 цаг дээр үндсэн хөдөлгөөн маань тухайн үед 4 цагийн яг одоо энд харагдаж байгаа up trend buying zone-тай явж байгаад үндсэн хөдөлгөөн маань down trend selling zone-тай болоод tracing хөдөлгөөн авчирч байсан үе. Яг tracing хөдөлгөөн явагдаж байсан гэсэн үг. Гэхдээ энд ажиглах юм бол swing-ээрээ down trendтэй. Swing бүтцээрээ down trendтэй боловч үндсэн хөдөлгөөн маань internal бүтцээрээ up trendтэй буюу энд харагдаж байгаа энэ оройг дээш нь эвдснээрээ үндсэн internal бүтц маань up trend buying zone-тай байсан буюу swing бүтцийн эсрэг явах buy чиглэлийн volume өндөр байгааг илтгэж өгсөн байна. Тэгэхээр мэдээж ойлгомжтой. Интернал бүтцийн эвдэрлэл нь өөрөө daily time frame-ийн break-ийн failed давхцсан учраас маш хэмжээний buying volume нэмэгдэж орж ирж байгаа нь ойлгомжтой харагдаж байна. Тухайн үед яг давхар 30 минутын дээр харсан. 30 минутын хөдөлгөөн үндсэн хөдөлгөөн маань эндээс харах юм бол хөдөлгөөн up trend buying zone-тэй явж байгаа down trend selling zone-тэй болоод үндсэн хөдөлгөөн down trend selling zone-тэй явж байгаа буцаад up trend buying zone-тэй болж impulse хөдөлгөөн яваад tracing хөдөлгөөн авчирч байсан үг гэсэн үг. Тэгэхээр өмнө байгаа impulse хөдөлгөөн нь эндээс энэ хүртэл одоо ирж байгаа tracing хөдөлгөөн нь энд байж таарсан гэсэн үг. Тэгээ эндээс харах юм бол үндсэн хөдөлгөөн маань өмнө байгаа impulse хөдөлгөөний Fibonacci-гийн 78.6-тай өмнө орой хүрэх боломжтой. Гэхдээ өмнө оройноос бага зэрэг өндөр өсөх боломжтой. Яагаад вэ гэх юм бол ахаад давтаад хэлээ. Daily time frame-ийн өмнө орой break-ин хийх failed гэсэн учраас маш их хэмжээний buying volume бол нэмэгдээд ороод ирсэн. Impulse хөдөлгөөн daily дээр явж байгаа, 4 цаг дээр явж байгаа. Тэгээд дээрээс нь 30 минутын дээр impulse хөдөлгөөн явах гэж байгаа учраас их хэмжээний buyerууд байгаа гэсэн үг. За эндээс үүдэлтэйгээр 30 минутын impulse хөдөлгөөн үүсээ орой хүрэн бас оройгоо эвдэх боломжтой гэдэг таамаг гарч ирж байгаа. За ингээ 30 минутын хөдөлгөөн 5 минут руу шилжүүлэх харах юм бол 5 минутын дээр үндсэн хөдөлгөөн маань 5 минутын яг одоо ингээ ойртолд харъя. 5 минутын тухайн үед бол up trend buying zone-тай байсан хөдөлгөөн down trend selling zone-тай болоод down trend selling zone-тай байсан хөдөлгөөн буцаад up trend buying zone-тай болсон буюу маш торгон мөчтөр гэж хэлж болно. Энэ маань яагаад торгон мөч вэ гэх юм бол 30 минутын impulse хөдөлгөөн ингэж яваад tracing хөдөлгөөн ирсэн. Impulse хөдөлгөөн дөнгөж эхэлж байгаа үе гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр 30 минутын impulse явуулаад tracing хөдөлгөөн impulse явахад бэлэн болсон байна гэдгийг илтгэж өгсөн зүйл нь 30 минутын өөрийнх нь яроолын cancel байсан. Нэгдүгürt, хоёрдугаарт нь бол 5 минутын өөрийнх нь down trend хөдөлгөөн up trend buying zone руу шилжсэн хөдөлгөөн байсан. Up trend buying zone руу шилжлээ, tracing хөдөлгөөн авчирлаа, tracing хөдөлгөөний төсвөл дээрээс нь арилжаанд орлоо. Бүүм дэшээ 3 арын арилжаа. За энэ дээр харах юм бол үндсэн хөдөлгөөнийг мэдээж өмнө орой дээр авсан байгаа. Яг 30 минутын Fibonacci-гийн level нь өөрөө 78.6-тай учраас өмнө орой хүрэх боломжтой гэдэг бодит дүгнэлттэй байсан. Тийм учраас тухайн бодит дүгнэлтэн дээр тулгуурлан 30 минутын өмнө орой хүртэл явах боломжтой байгаа учраас 5 минутын up trend-ийн хөдөлгөөний tracing хөдөлгөөний Fibonacci-г ажиглалгүйгээр 30 минутын орой дээр авах шийдвэрийг гаргасан байна. Ингээд 30 минутын орой дээр авсан нийтдээ 298 ар 3 арын ашиг авсан байна. За эндээс харах юм бол энд маш олон зүйлийг харж болно. Энд бол ерөөхдөө daily time frame аптай 4 цаг down trend selling zone-тай боловч internal-аар up trend buying zone-тай swing-ээр down-тай. 4 цагийн internal нь өөрөө up trend-тэй учраас 4 цагийн swing эсрэг явах боломжтой. 30 минут маань өөрөө up trend buying zone-тай. Tracing хөдөлгөөн 78.6-тай учраас өмнө өрөө хүртэл асуудалгүй явах боломжтой. Дээрээс нь 5 минут бол 30 минутын tracing хөдөлгөөнийг авчрахтаа хамгийн чухал хэсэг буюу down trend selling zone-тай ирээд up trend buying zone-д шилжээд tracing хөдөлгөөхөд дээш нь buy-даж 30 минутынхаа өмнө орой дээр нь ашиг авсан байна. Ингэж олон төрлийн комплексийг хоорондоо холбож олон төрлийн давхцлыг нэмж өгснөөр энэ арилжаа амжилттай болсон гэсэн үг. За тэгээ энийг маш сайн ойртуулж харах юм бол үндсэн хөдөлгөөн дээр 5 минутын tracing хөдөлгөөн ирэхэд 5 минутын tracing хөдөлгөөний үед үүссэн байгаа яроолын лаа харагданаа. За эндээс бид нэр арилжаанд орсон байх нэ гэсэн үг. За ингээд алтан дээр 3 арын арилжааг авсан байна. Тэгэд энэхүү арилжаануудыг хамтдаа их үсэх юм бол trade room нэг дээр энэхүү арилжаануудыг хэрхэн хийгдэж байна вэ гэдгийг мэдхийг үсэх юм бол free room нэг дээр яагаад гэвэл free room би цаг алдлаагүй тухайн мөчний шууд арилжаануудаа хэрхэн хийгдэж байна вэ гэдгийг бичээд явж байгаа. За тэг бүгдээ амжилт хүсье жаргалбай гэсэн байлаа. Баярлалаа. Баяртай. Удахгүй дараагийн имчилгээр уулзцгаая.